та нарыгаа хөтөлбөр дээр орж ирэхийг үнэхээр их одоо урьж байна. Маш олон залуучууд гоёгоо асуултаар дүүрэн байгаа бол тэр асуултуудынхаа хариултыг бас энэ хөтөлбөрөөс орж аавна гэдэгт би 100% итгэлтэй байна. Ингээ бүртгүүлнэ гэж байгаа хүмүүстээ баяр хүргэе. Яс бүртгүүлээд ороод тэр хөтөлбөр дээрээ бид нар зөндөө гоё юмнууд байгаа. Хөтөлбөр дээрээ бид нар маш олон янзын юмнууд яриад ирэхлээр үнэхээр одоо өнөөдөр чиний бодоод байгаа, өнөөдөр чиний шаналаад байгаа, өнөөдөр чиний сэтгэлээд байгаа сэтгэлгээ чамд хитрхи жижиг юм а гэдгийг чи ойлгож эхэлнэ. Тэр үе чи сая бөөм гэдэг юм уу те цоо шинэ ертөнц рүү алхах эрхийг өөртөө өгдөг байгаа байхгүй. Тэгээ би одоо юу гэдэг заримдаа нэг ингээд энэ хит хоногт яаж ийна гэхээр би нойргүй хонох үедээ нойргүй хонж байна. Тэгээ нойртой хоноод ингээд босоод ингээд ирэхлээрээ бүр ингээд амар гоо сэргээд улам нөгөө дараагийн хүмүүстэйгээ уулзалтад ярилцлаар уулзсан хүн болгоно нэг гоё ийг чидийг мэдрүүлээд надтай ярьсан хүн болгоно нэг цоо шин айдиа надад өгчөөд явж байгаа. Би ийм гоё залуучуудыг бүтээсэн юм байна шүү дээ. Ийм гоё залуучуудтай би ажиллах ямар азтай хүн бэ гэдгийг би өөрөө гайхаж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө нэг нь болохоор тэгжээс өчигдөр манай баяраа ментроос ярьж байгаа нь нэг юм гоё юм байгаа байхгүй. Жил болгон энэ хөтөлбөрүүд ингээд давтагдаад яваадсан. Жил болгон бүр түрүү жилийн хэсэг хэд дахин үржээд гоё болоод байгаа юм байна. Тэгээ энэ хүмүүсийг Моника Бацук гэдэг энэ хүн өөрөө бүтээсэн гэж бодглохлоор гоё биш вэ гэж үгээ гайхаад байгаа байхгүй. Тэгээ нөгөө бодлын би тэрийг бүр үгээр хэлхий аргагүй би маш их талархаж байна. Бараг заримдаа зарим хүмүүсийн амьдрал яаж өөрчлөгдсөнийг сонсоод миний нулимс гарах гэдэг байгаа байхгүй. Тэр хүмүүс би өөрөөсөө төсөөлөөгүй миний санаанд орж байгаагүй гоё ичидийн ямыг энэ хүмүүс ингээ мэдэрчээд байж байгааг сонсхолоор би бүр цээж нэг огшуулаад идэв ш нэг гоё тийм нэг мэдрэмж маш их байгаа. Тэгээд энэ хэмжээний өөрчлөлтийг гаргана гэдэг бол өөрөө ичид юм а гэж хүмүүс хэлээд байгаа. Энэ хэмжээний энэ хөдөлгөөнийг Монголынхаа газар нутагт хэдхэн жилийн дотор бий болгоцсон гэдгээр нь манай залуучууд аяг дуртай байгаа байхгүй. Тэгээд энэ бол дөнгөж эхлэл яг шударгалахад энэ бол үнэхээр чухал эхлэл нь. Энэ зүгээр нэг санамсаргүй юм хийцэн юм биш. Би маш олон жилийнхаа хөдөлмөрийг зориулсан. Би зүгээр нэг одоо өчигдөр ярьж байгаа ч гэсэн яг мэдрэгдэж байгаа байхгүй. Энэ одоо маш олон хүмүүс ингэдэг байхгүй бизнес хий мөнгө олъё гэсэн зорилгоор бизнес эхлүүлдэг. Тэгээд явж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр яг цагаад бол яг ямар бэрхшээл шийдэх гээд байгаа юм бэ? Яг юу хийх гээд байгаа юм бэ гэдгийг бүрэн мэдгүйгээр мөнгөний төлөө хөлсөө гойжуулаад авчихлаар яг жинхэнэ үр шим нь гарахгүй болчдөг байхгүй. Мөнгөний төлөө гэтэл миний зорилго нь болохоор би ерөөсөө мөнгөний төлөө энийг эхлүүлээгүй байхгүй. Мөнгөний төлөө бас биш байгаа. Яг бэрхшээлийг шийднэ. Монголчууд маань аягүй хэцүү байна. Монголчуудад би гадаадд ихтэй сургуульд сурчаад сурсан мэдсэн юм одоо тий хээрийн галуу ямар юм гээ насагд орж хэлсэн үгээдэг мэдтэй тий. Бид нар их нутгаа хайж яваад суралцжээ тэр сурсан юм их нутагтаа авчирна гэдэг зорилгоор би энийг сурсан байхгүй хийсэн байхгүй. Тэгээд энийг сурчаад хэрэгжүүлэх явц амархан байгаагүй. Ерөөсөө амархан байгаагүй. Тэгсэн мөртлөнгөөсөө бид нар нэг юм байгаад байгаа байхгүй юу? Энийг хэрэгжүүлэх явцад би маш олон жилийг зөвхөн нэг хүний проблемыг шийдэж чаддаг болёо гэдэг хэрэгжүүлэлтэн дээр маш олон жил би орлоготой орлогогүй, цалинтай цалингүй янз янзын юм хийж явсан. Айл би 2007-8 онд миний санхүүгийн нөхцөл бол бүр нэг амархан гоё бол байгаагүй. Гэтэ би үйл хөдлөх хөрөнгө ч юм уу янз янзын юм ингээд судлаад Роберт Кийосаки, Баян аав, ядуу аав гэл те иймэрхүү юмд ороод суралцаад явж байхдаа яг жинхэнэ дасгалжуулагч гэдэг хүний ичид ямар байх ёстой тэрийг би үйлчлүүлэгчийн зүгээс хүртээд миний амьдрал өөрчлөгдөд эхлэх үед би сая ойлгож эхэлсэн. Хүний тархины сэтгэлгээ гэдэг чинь хамгийн том түлхүүр юм байна. Мөнгө биш юм байна. Би мөнгөтэй олно гэж бодоод үйл хөдлөх хөрөнгө рүү орсныхаа дараа гівгэнт би өөрийнхөө тархинд явагдаж байгаа потенциалыг таньж эхэлсэн байхгүй. Миний сэтгэлгээ тэлж эхэлсэн. Тэгээд тэр сэтгэлгээ тэлээд эхлэх үед сүүлдээ би одоо impossible гэж бодд юм уу хүмүүсийн боломжгүй гэж бодоод байсан маш олон юмнуудыг хийх чадaltaа гэдгийг өөрийгөө таниад эхэлсэн. Тэгээд таниад эхлээд явах хоорондоо би нэг хүн болгонд танилцуулж чаддаг болъё. Нэг хүн болгоны амьдралыг өөрчлөгээд тэрэн дээр зориулаад 16 он хүртлээр маш олон жилийг би 9 жил, 8 жил те зөвхөн нэг хүний проблемыг нэг хүний амьдралыг шийдэж чаддаг болъё гэж зүтгэсэн байгаа байхгүй. Тэгээд тэр зүтгэх хугацаа бол миний хувьд орлоготой орлогогүй ямар ч байсан хамаагүй би өөрийгөө одоо гадаад улсад цэвэрлэгч хийгээд хамаагүй би өөрийгөө тижээж чадна гэдгийг мэддэг болсон. Мөнгөн дээр ерөөсөө би санаа зовохгүйгээр би амьдрч чаддаг болсон байхгүй. Тэгээд сүүлдээ яах вэ гэхээр хүн ингэдэг юм билээ.
хүн эхлээд айгүй их мөнгөн дээр санаа зовоод мөнгөтэй олсныхаа дараа л би тэрийг хийн. Мөнгөтэй олсныхаа дараа энийг хийн гэдэг өөртөө итгэлгүй байгаа хүн дандаа мөнгөний ард нуугдаад идэг байхгүй юу? Өөртөө итгэлгүй байх үедээ хүн ерөөсөө өөрийгөө намайг одоо хүмүүс тэгж хэлчих болов гэдэг айгүй эмзэг байгаад идэг. Тэгээд яг амьдрал дээр тулаад ирэхлээр юм байгаа байхгүй юу? Тэр мөнгөтэй мөнгөгүй байсан ч гэсэн аз жаргалаа олоод аваад эхэлсэн. Мөнгөтэй ч бай мөнгөгүй ч чиний сэтгэлийн хөдөлгөөн контрол чинь чамд байгаад ирэх үед чи мөнгийг зөв контролдож сурдаг болдог. Мөнгөтэй болж гэнэ үү, чи баян байж гэнэ үү, чиний халаасанд мөнгө байж гэнэ үү хамаагүй. Мөнгөгүй байсан ч гэсэн чи улам хүчтэй тэлээд байх хэмжээний сэтгэл зүг би энэ дээр яриад байгаа байхгүй. Тэгэхээр баян хүн гэж яг юу хэлээд байгаа юм? Баян хүн гэж яаж сэтгэдгийг, яаж хийдгийг гэдгийг маш олон хүмүүс мэдгүй учраас тэр байхгүй, энэ байхгүй гэж маш олон таамаглал үүсгдэг. Гэтэл яг амьдраад өөрөө үзэхлээр хүн огт мөнгөгүй байгаа мөртлөнгөөс маш энгийн огт мөнгөгүй байгаа мөртлөө баян амьдарч болдог болсон ба. Шуналгүй амьдарч болдог болсон. Тэгээд шуналгүй гэхэлэр зүгээр мөнгөгүй гэсэн үг биш байхгүй. Шуналгүй гэдэг чинь зүгээр би болоод байна гэж худлаа жүжиг биш бас биш байгаа. Бидний амьдрал дээр шал өөр амьдрал гарч ирдэг. Тэ чиний бүтээмж чинь шал өөр хэд дахин үржих шал өөр төвшингийн ажиллагаа явагдаж байгаа. Чиний сүнслэг өсөлт чинь өөр болж байгаа. Чи төвлөрсөн юм болгоныхаа ич хэдийг мэдэрч аз жаргалтай амьдарч эхэлж байгаа. Тэр мөнгөний төлөө биш, тэр аз жаргал нь мэдрэх үед тэр аз жаргал чинь өөрөө хэд дахин үржигдээд хэд дахин өсөөд ирэх үед чи сая баян болд юм байна. Тэгээд тэр аз жаргалыг гаргаж ирдэг юм чинь чиний анхаарал төвлөрөл. Энэ цаг мөчид чиний анхаарал төвлөрөл. Анхаарал төвлөрөө яг энэ цаг мөчид ямар боломж чиний нүдэн дээр тусаад байна. Тэр туссан боломжуудаа чи өөрийн болгоод эзэмшиж байгаа тэр эзэмшил маш чухал одоо. Тэгээд ирэхлээр хүн жинхэнэ утгаараа амьдрч чаддсан байна. Тэгээд ирэхээр хүн жинхэнэ утгаараа мөнгөнд санаа зовхгүйгээр эрхчлөөтэй амьдарч эхэлдэг юм. Нөгөө санхүүгийн эрхчлөө гэдэг юм чинь яг энэ мөчүүдэд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдрал зүгээр одоо багахан хэмжээний мөнгнөөс шалтгааллахгүй байгаа. Би тэр нууцыг тэр төвлүүн ингээд ороод юм хийгээд ингээд үзэх тусмаа жил болгон би энэний ич хэдийг гайхаад байгаа байхгүй. Тэ? Бид нар яг өөрийнхөө оюун санаа, өөрийнхөө зүрх сэтгэл байгаа юмыг ойлгоод мэдрээд ингээд хөгжүүлээд аваа сурчхлаарэ чиний контрол дотор бүх юм байгаад байна гэдгийг мэддэг болдог. Маш олон хүмүүс юм хийгээд байгаа мөртлөнгөөсөө юу хийгээд хөөцөлтөд байгаа нь мэдэхгүй. Баахан юм хийгээд эцээцэд юм болохгүй болохоор нэг хин нэгэн газар болохгүй байна гэдэг мэдээлэл өгдөг. Толгойн эргээл өгдөг. Толгойн одоо юу гэдгийг те янз янзын мэдээлэлд ингээд цогтолтонд ороод байгаа мөртлөнгөөсөө яг төвлөрч чадахгүй унаад байдаг. Маш олон хүмүүсийг хичнээн гоё чихэр өгөөд, хичнээн гоё сургалт байгаад, хичнээн гоё боломжууд яг өмнө нь байгаад хахад тэрийг яаж эхэлж чадхаа мэдэхгүй. Яг ядуу юм шиг аашлаад байдаг шүү дээ. Яг ядуу хിവэрэ байгаад байдаг. Монгол зөндөө их боломж байгаа байхгүй. Монголд өнөөдөр интернет байна, гар утас байна, тэ смарт утастай утасгүй юм гэж ерөөсөн Монголд алга. Ядуу Монгол улсад бүр хүчирхийлэл гэж хар арсны өнгөтэй ямар юутай гэж шороо орон болоод гүн хэцүү байдалд орж ийн нөө. Маш олон хүмүүс тийм зовлон үзэхгүйгээр азтай амьдраад байна. Тэ өнөөдөр ковид гэж одоо юу гэдэг улс төр нөхцөл байдал жоохон хүнд байж байгаа ч гэсэн ерөнхийдөө тэр нь гэж уучраа олохгүй замбраагууд хийх байж байгаа ч гэсэн чамайг өнөөдөр юм хийхэд ямар ч одоо асуудал байхгүй байгаа байхгүй. Чамайг өнөөдөр амжилттай яваад аз жаргалтай амьдраад чамайг бүүм гээд явхад бүх юм боломжтой байгаа байхгүй. Гэтэл бид нар тэрийг мэдгүйгээсээ болоод асар хэмжээний асуудалд байгаа. Бид нар яг өнөөдөр өмнөө байж байгаа ямыг атайхан гудрахгүйгээр зовхгүйгээр аваад идэж чадахгүй гар гониглож зовж шаналж үзэн ядаж хин нэгэн хүнд уцаарлаж хин нэгэн хүнээс бол зовцсон юм шиг аашлаад байгаа учраас бид нар өнөөдөр ядуу амьдраад байгаа юм. Яг үндэ чамд асар их гоё боломж өгцөн байхад бид нар тэрийг гарцтаад байгаа тэр хүн өнөөдөр хамгийн ядуу байгаа байхгүй. Тэгээ тэр утгаараа би юу гэж хэлж байна гэхээр энэ хөтөлбөр бол яг тэр ертөнцийг чинь нэхэд л зориулж байгаа юм. Энэ хөтөлбөр бол чамайг гів гинт баян болгохтой биш. Тэ чамайг баялаг ертөнцийн тэр хаалгыг нээгээд ас жаргалтай нийцгэлж чаддаг мөчүүдийг чинь нээгээд байгаа юм. Эргүүлээд яадаг вэ гэхээр тэгэхээр чиний халаасанд орж байгаа гарч байгаа мөнгийг чи яаж зохицуулахаа чи мэднэ. Нэг юм мундаг хүний хэлсэн үг байгаа байхгүй Йогонанда гэдэг одоо хэдэн жилийн өмнө ингэсэн байгаа Стив Джобс гэдэг хүн мэдэн штэ тэ Стив Джобс нас урахтаа хүмүүсийг оршуулган дээрээ нэг бор тортой
юм бэлэглээдсэн байгаа байхгүй оршуулгын бэлгэн дээрээ. Тэгээд энийг гэрээсэлж үлдээсэн байгаа. Энэ намайг өгөхэд миний оршуулган дээр ирсэн хүмүүсийг бүгднийг энэ номыг бэлэглээд өгөөрэй гэж хэлээ захиас үлдээсэн байгаа. Тэгээд оршуулган дээр ирсэн бүх хүмүүст нэг ном бэлгэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр Autobiography of Yogi гэдэг ном. Тэгээ Yogananda гэдэг хүний амьдралын түүх, энэ хүн йога бясалгал хийдэг ийм хүн байгаа байхгүй. Энэ хүн яагаад энэ хүний номыг энэ хүн сурталчлаад байгаа. Стив Джобс гэдэг хүн хүүхдээ өөрөө залуудаа өгчлээ одоо чадгаараа хийгээд өглөө. Уг нь бол аюу гайхамшигтай мундаг юм хийцэн хүн байгаад идэл. Гэтэл энэ хүн ямар мессеж өгөх гээд ямар учраас энэ номыг унших гээд байгаа ингээд. Тэгээ би энэ номыг би өөрөө уншижсэн. Ингээд сонсоод ойлгоод ирэх үед тэр Yogananda гэд яриад байгаа энэ хүн маань ямар хүн байсан бэ гэхээр ерөөсөө барууны Англи Америк улсад тэгээ йога бясалгал гэдгийг чидийг ер нь ертөнцийн хүний дотоод ертөнцийг нээх тийм толийг гаргацсан байгаа байхгүй. Тэгээ тэрийг хүмүүс танилцуулахдаа яаж хийжээс өөрийнхөө амьдралынхаа туршлага юмыг хуваалцаасаа гадна яг жинхэнэ хэд нь юу вэ гэхээр хүн өөрийнхөө бодит амьдралыг бүтээдэг. Өнөөдөр бид нэр жижиг юм дистрестэд явж байхдаа аз жаргалгүй амьдардаг. Өнөөдөр Стив Джобс ингээ мундаг юм хийжлээ, бүтээчлээ, энэ хүн өгчлээ гэд нас орсныхан дараа бид нар уйлж яах нүгэл тэр бас биш байгаа байхгүй. Энэ хүн бүтээцэг хийдгээ хийцэн. Гэтэ тэр хүн харамсахгүй өгчсөн байгаа байхгүй. Гэтэл ард нь үлдээж байгаа хүмүүсийг битгий энэ нийгэм гэдэг тоглолтын дотор нүдэн анж тоглооч. Та нар сэрүүн амьдраач. Өмнө байж байгаа юм дотор улс төр гэдэг жүжиг дотор битгий тоглоод тэр ч улс төрийн ч нэр төр гэдэг юм дотор битгий тоглооч гэдэг санааг Yogananda тэр номон дээр дурдсан байгаа байхгүй. Тэгэхээр чиний бодит ертөнцийг чи бүтээдэг. Чиний төсөөлөл чинь бүтээдэг. Чиний ертөнц чинь бүтээдэг. Чиний сэтгхүү чинь бүтээдэг. Тэгээд энэ өнцгөөс нь харахаар чамд маш олон гой боломж байгаа байхгүй. Бид нар дотроо янз янзын тоглолтод орж, янз янзын дүрмэнд ордог. Янз янзын юм бүтээдэг, янз янзын амьдралыг харахтаа дандаа өөрийнхөө харж байгаа жижигхэн нүхээрээ хардаг учраас хорвоо ертөнцийг томоор нь харах биш, маш жижигхэн нүхээр нь хараад тэр жоохон нүхнийхээ дагуу жижигэрч атиж амьдрах гад маш жижигхэн амьдраад идгийн шалтгааныг энэ номон дээр ярьсан байгаа байхгүй. Тэгэхээр Стив Джобс яагаад тэр номыг хэд дахин удаа сонсож, хэд дахин удаа өөрийнхөө хийдэг арга амьдралыг шинчилсэн бэ? Энэ хүн өнгөрөө юм уу, их цантаа юм уу, үгүй байгаа юм. Энэ хүн насандаа бүтээлч хүний амьдрал ямар байдаг гэдгийг бодитоор бидний нүдэнд үзүүлээд одоо хүн юу гэдэг алдаатай оноотой янз янзын гэдэг дэлхийн шүүмжлэл байж хахад бүхэл бүтэн одоо гар утасны ертөнц, хөгжмийн ертөнц, технологийн ертөнцийн хэд хэдэн салбаруудыг бүгднийг оронгоор нь баг ингээд ташуудаад бүх юмнууд ингээд сольчиж байгаа юм шиг гэрэл цахилгаан бүх төрүүчийн хуучин ажилдаг байсан хуучин телевизүүдийг ч ажиллагаагүй болгоцсон юм шиг тийм хэмжээний тэнгэр нэжгэнсэн эргэлтийг хийгэж чадсан хүн өнгөрөхдөө хүн тийм ном бариад өгдөг шалтгаан юунд байгаа юм гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр маш том ялгаа байгаа. Энэ дээр ерөөсөө бидний тэр гайхамшигтай тэр ертөнцийг бид нар өөрсдөө тэрийг хийх боломжтой тийм powerful хүч чадалтай байж бид нар миний энэ байж байгаа ямиг нэг хүнээс нэг алгын чинээ нэг хоол гууж идэж байгаа юм шиг хүнээс нэг зөвшөөрөл нэгж байгаа юм шиг энэ ийм үү тийм үү ийм нөхцөл бид яагаад надад зав гарах болов надад юу гарах болов энэ чиний цаг чиний хөдөлмөр чиний амьдрал чиний хүсэл мөрөөдөл чиний цаг хугацаа чи энийг хинээс асуугаад байгаа юм гэдэг асуултыг энэ номоор дамжуулаад гаргаж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө ч гэсэн одоо яг ийм ертөнцөөр би маш эрхчлөөтэй болцсон гэдгийг ойлгодог. Надад хэдийн хэмжээний мөнгө байсан, хэдийн хэмжээний одоо нөхцөл боломж байсан ч хамаагүй би энийг эргүүлэх эрх мэдэл надад байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрдөг учраас би маш чөлөөтэй тоглодог. Тэгээд тэрнийхээ хэмжээгээр маш олон хүмүүс намайг дагаад эрхчлөөтэй болдог, сэтгэлгээтэй болж эхэлж байна. Тэгэд энэ хөдөлгөөн өрнө гэдэг чинь өөрөө ядуурлаас гарах хөдөлгөөн. Манай дасгалжуулалтын актив зүгээс 3 сая хүнийг ядуурлаас ангижруулна гэдэг зорилготой ажилласан. 3 сая хүнийг яаж одоо энэ Моника гэдэг хүн одоо галзуурч аюу баг энэ олон ядуу хүмүүсийг энэ олон хараад өрөөл яасан тамийн тогоонд буцалж байгаа энэ олон ядуу хүнийг аврах боломж байгаа юу гэхээр яс байгаа. Тэгээ яаж аврах гэдэг юм гэхээр тэгж аварч болно тэгж аварч болно над мянган өөр төрлийн асуудал байгаа байхгүй. Гэтэл дэлхийн технологийн хөгжил хэцүү бол хэцүү байхгүй. Тэгэхэд энэ Стив Джобс гэдэг хүн
Яаж энийг өөрчилсөн юм? Бараг цахилгаан цахилж байгаа юм шиг түрүүчийн бидний хэрэгэлдэг байсан смарт утасны өмнө ямар утас хэрэгэлдэг байсныг та нар санаж байна уу? Тэр бүх утаснуудыг бүр ямби юм бэ гэж шууд хогийн савнд хаяад цоошин iPhone-ны төлөө хүмүүс уралдах болтол нь бид нарыг цоошин ертөнц рүү аваацсан. Өнөөдөр би iPhone-ыг хэрэглэчихэд би буцаад тэр дээр үе Nokia гэдэг гар утсыг ярина гэхлээр бүр инээдтэй санагдаад байгаа байхгүй. Тэр яаж хэрэглэж би амьдарч ирсэн бол төсөөлөхөд хэцүү байгаа байхгүй. Гэтэл бид нэр тэр дизайныг бидний харахгүй байгаа ертөнцийг бидний нүдэнд үзүүлээд смарт утас, ухаалаг утас гэдгийг чинь хамгийн анхны дизайныг гаргаад зүгээр би iPhone-ыг шүт гэж хэлээгүй. Энэ ямар ч утас вэ хамаагүй өнөөдөр чиний хэрэглэж байгаа хятадын утас ч вэ одоо юу гэдэг нь тий өөр тэр салбарууд ямар Samsung байна юу байна уу чи Galaxy юу хэрэглэж байна хамаа алга Android-ийн утас байна уу хамаа алга бүгдээрээ өөр өөр гэсэн системтэй ажиллаж байгаа. Гэтэл энэний суурийг энэний төсөөлөг энэ ертөнцийг гаргаж ирээд тий цахилгаан цахилж байгаа юм шиг түрүүчийн болох бүдүүлэг харанхуй ертөнцид амьдарч исэн ямыг цоошин цахилгаанаар цахилаад тэнгэрээс одоо бараг луу юм үлээж байгаа юм шиг шивчлүүгийн шивчлэг болцсон юм шиг бидний амьдралыг өчигдөр болохгүй байсан ертөнцийг өнөөдөр цоошин болгоод авчирч өгж байгаа тэр хүмүүсийн тэр баатруудын ингээ харахаар яг энэний арталт сууж байгаа йоги гэдэг яг Нандагийн хийсэн мессежийг Стив Джобс ойлгоцсон байгаа байхгүй юу? Энэ миний амьдрах амьдрал штэ. Энэ миний бүтээх амьдрал штэ. Би яагаад хинээс одоо надад цаг өгж гэнэ үү? Надад цаг байна уу? Би юу яаж чадах вэ? Энэ ямар үнэтэй юм бэ? Энэ ямар хямдхан юм бэ гэдэг жүжигнүүдээ бүгднийг бойлуулад хүсэл мөрөөдөлтөө зориулж би алхаж хүсэл мөрөөдлөөр хэмжилтийг хийгээд тэрнийхээ дагуу бүтээж сурах тэр ертөнцийг бид нар урьдсан байгаа байхгүй юу? Тэгээ энэ ертөнцөөс энэ дээр нэг хүн комент хийсэн байна те. За жишээлбэл энэ надад тохирохгүй бол нөхрөө суулгах уу гинэ. Чи нөхрөө өөрчлөөд хэрэггүй өөрөө суу. Чам тохирохгүй байна гэж яахгүй чам тохируулах хүн чиний оюун ухаан тохирохгүй бол биш за. Чи өөрөө тохируулж чадахгүй байна гэсэн үг. Чи уян хатан биш байх гэсэн үг. Бид нар яг энэ амьдрал дээр энэ тэгэхгүй бол тэр нь тохирохгүй бол энэ тохирохгүй бол нэг нөхрөө чамаг ямар нэг нөхрөө ороод хүрэн тааруулаад ингээд юу гэсэн юм уу? Чи тийм биш байхгүй юу? Чи одоо чи Alice in Wonderland энэ нөхрөө ор, энэ жижиг рүү ор, энэ лөө ор, тэрэн лөө ор гэд хүмүүс чамаг шийтгэхлээр чи явдаг хайрцаг биш байхгүй юу? Чи хорвоогийн янз янзын ертөнцийг хараад бишрээд шаардлагатай гэсэн бүх иж шидэг өөрийнхөө хүслээрээ тааруулаад нэвтрүүлэх тэр иж шидийг мэдэрсэн байж бид нар надад энэ тохирох уу, надад байх уу, надад хэрэгтэй юу, надад юугүй ш. Чи хүлээж авахд бэлэн биш байгаа байхгүй. Гол асуудал нь чамд өгж байгаа чам тохирох хэмжээгээр нь чи хүлээж авах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр бид нар яг энэ байгаа байхгүй. Энэ юу болов мөн болов тийм болов гэд ингээд янз янзын масканд хувраад янз янзын асуудал руу бид нөр өөрөө орох үедээ сая бид нар яадаг атиж тоглодог. Маш жижигхэн тоглоод байдаг, маш жижигхэн хараад байдаг. Өөртөө тохирох юм олдохгүй байгаа юм шиг нэг жоохон юмнаас ингээд хилтерхий бид нар долоох гээд байгаа юм шиг амьдраад байдаг. Чи тэгж амьдраа. Тэр хүссэн бүхнээ аваад хүссэн бүхнээ хийх бүтээх тэ тохиргоогийн чи өөрөө бий болгох өвдстэн байхгүй юу? Тэр өвдстэнгаа мэдрээгүй байж захтай бид нар ялгаат асуудалтай байдаг байхгүй юу? Асуулт чиний юм байна. Сайн байна уу? Би нялх хүүхдтэй юм ба. Надад тохирох болов хэдэн цагаар яаж хичээлэх вэ гэж энэ хичээл чи онлайнаар би ч гэсэн нялх хүүхдтэй шүү дээ. Тэ манай хүүхэд 6 сартай. Манай баг хүүхэд 6 сартай. Жисэн мөртлөө би та нарт одоо хичнээн мянган хүнийг амьдралыг, аз жаргалыг, хүсэл мөрөөдлийг ярьж байхдаа би хизээч нялх хүүхдтэй гэж өөрийгөө хойш тавьж байгаагүй. Тэгэхээр бид нар эмэгтэй хүн ч вэ, эрэгтэй хүн ч вэ би хэдэн настай вэ? Би нялх хүүхдтэй юу биш. Чи өөртөө өдрө болгон энэ хүүхдийг хараад дэрэгдэн байж байгаа бол бид нэр өөртөө зориулж хөрөнгө оруулдаг гэдгийг мэдчих. Өөртөө зориулж цаг гаргах хариуцлага хүн болгонд байгаа. Чи эрүүл саруул байж, чи эрүүл саруул зөв сэтгэж, үр өгч эрүүл саруул амьдрна. Ялангуяа нялх хүүхдтэй бол би чамайг бүр орлоо гэж хэлнэ. Би нялх хүүхдтэйгээ дөнгөж 7 хоногтой гэдэг юм уу те 2-7 хоногтой 7 хоногтой юм шүү. Манай хүүч 8 сарын 24-нд төрсөн. Тэгэхэд 9 сарын 1-нд манай миний бизнес гэдэг хөтөлбөр эхэлж байгаа байхгүй. Тэгэхэд би ерөөсөө хоцроогүй тэр хөтөлбөр дээр бүтнээр нь ороод тэр хөтөлбөр дээр орж ирсэн хэдэн хүн байсан 50 хүн байсан 70 хүн байсан хэдэн хүн байсан бид нар тийм хүмүүсийг оруулсан 100 хэдэн хүн байсан. Sorry. Өнгөрсөн жилийнхээ янз янзын хүмүүстэй 100 хэдэн хүн байсан. Тэгээд 100 хэдэн хүн орж ирэхэд манай хөтөлбөр дээр ямар ч асуудал байхгүй хөдлөөд явж байгаа байхгүй. Тэгээ би тэр утгаараа чи хитрхи өөрийгөө жижигхэн харж иж магадгүй maybe цэцэгдлэгээрээ. Тийм учраас би чамааг өөрийгөө илүү хүндлээрээ чи нялх хүүхдтэй гэхлээрээ чи юм таарч нийцэхгүй ч юм уу тохирохгүй бол биш чи өөрийгөө чөлөөтэй тавиад сур.
Тэхийн бол хүүхдтэй байж байгаа манай хөтөлбөр дөнгөж төрчөөд манай энэ менторын өнөөдрийн би өглөө уулзж байгаад өнгөрсөн 7 хоногт төлөө төрсэн охин байгаа байхгүй. Тэгтэл ментороор ажилламаар байна гэдээ ороод ирсэн. Энэ охин дөнгөж төрсэн мөртлөнгөөс нь яраа хүүхдээ хэдхэн 7 хоногт ганц 2 7 хоногт бэбитэй хүүхэд эмэгтэй өнөөдөр энэ хөтөлбөрт орж ирээд ментороор ажиллахансан гэсэн мөрөөдөлтөд сууж байгаа байхгүй. Түрүү жил ороод ямар гоолч өнгөрсөн жил би үнэхээр аз жаргалыг мэдэрсэн. Энийг би хэн нэгэн хүнд өгчихсэн. Манай онлайн ивент дээр болж исэн бас нэг эмэгтэй. Тэр нэг сая ковид гарлаа гэж нөгөө төрхийн эмнэлэг дээр бөөн шууган болоод исэн шүү дээ тий. Ковид гарлаа гэдэг тэр нэг эмэгтэй хүнийг яалаа гэхэд яг хажуудлынхаа нөрөөнд суужсэн нэг эмэгтэй хүн манай хөтөлбөрт оролцдог охин байгаа байхгүй. Тэгэхэд тэр охин энэгээр ингээ хүмүүс шууган болоод тэгэл яваад исэн юу болчихвгээ би ерөөсөй ойлгоогүй. Тэгээд тэгсэн мөртлөө тэр эмэгтэй ивенттэй оролцож ирээд шаал өөдрөг юм байгаа байхгүй. Дөнгөж төрсөн, өчигдөр төрсөн, уржигдөр төрсөн 2 3 хоногийн өмнө төрсөн гэсэн мөртлөнгөөсөө яг ивент дээр орж ирэл юм ярихад ерөөсөө энэ хүн ерөөсөө би дөнгөж төрсөн үү гэх ямар ч шалгаа авахгүй, өөрийгөө ерөөсөө гадуурхахгүй ажиллаж амьдраад байгаа байхгүй. Тэгээ манай жижигхэн сэтгэлгээнд чинь хүн өөрөө өөрийгөө маш их гадуурхдаг айгүй том проблем гэдэг. Хамгийн том проблем нь юу вэ гэхээр чи бид нар өөрсдийгөө их гадуурхдаг. Бид нар насаар нэг ангилна. Би тэгхгүй л тэрийг юу яах вэ? Хүүхдээ өгөх үү? Би ойролцчлаа. Хүүхдээ сургах уу гэдэг асуултууд байгаа юм. Би тэгэхээр нөө хүүхдээ битгий сурах чи сур. Чи өөртөө зориул. Чи эхлээд өөртөө зориулчаад үр өгч аврагдана. Чи өөрийгөө битгий гаргуунд нь тавь. Чи хөшрөөгүй, чи залуухандаа даггүй, тэ? Чи тэнийг биш, чи ухаантай. Чам цаг зав чухал. Чи өөртөө юмыг зориулж сур. Өөртөө юмыг авч сур. Өөрөө том томоор хазаад идэж сур. Шанаг шанагаар нь хутгаад энэ биендээ шингээ. Одоо манай хөтөлбөр түрүү жил оролцсон хүмүүс дараагийн жилдээ орж ирээд түрүү жилдээ жилд нь хичээлдээ ингээд амжихгүй би дуусгаж чадаагүй хичээлээ дуусгаагүй яцсан аюу гоё юмнууд үзсэн ч гэсэн яг амьдаар нь үзээд онлайн уулзалтанда амьдаар нь оролцоод ингээ ярилцаад явах иж хэд бүрстэн надад маш их хүчтэй байдаг. Би тэгээ тэрний иж хэдийг дахиж мэдрэхээр ороод ирлээгээ дараагийн жилдээ дахиж оролцдог болсон байгаа. Тэгэд ийм дахиж оролцох боломжтой бид нар болгоо дараагийн жилдээ 50% 50% хөнгөлөлтөй хямдхан ордог болгосон байгаа шүү. За тийм учраас өөрийгөө битгий гадуурхаар энэ цаг мөчч амар иж хэдтэй үнэхээр гайхамшигтай гоё хөтөлбөр түрүү жил оролцсон хүмүүс дандаа дараагийн жилүүдэд орох уу би дараагийн жилдээ би ментороор ажиллаж болох уу гэдэг хүсэл мөрөөдөлтэй хүмүүс маш олноор байдаг. Ментороор ажиллаж байгаа хүмүүс маш олон хүмүүстэй харьцаж ажиллаж байгаа ч гэсэн өөрөө хөгжөөд өсөөд идэг.